фашист хүмүүс байхгүй. Ийм зөрчилдөөнтэй үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс. Европын холбоог дэмждэг хүмүүс. Европын холбоо одоо тэр чигтээ хаашаа явах гэдэг юм бэ гэх юм бол яг ийшээ явах гэдэг байгаа заяа. Дайнд хин нас бардгийн бэ? Хин хамаатан саатан алдгийн бэ гэх юм бол жирийн иргэн тэдний гэр бүл гişүн. За тэгээ хин өгдөг юм бэ гэх юм бол залуу хүмүүс нь. Өнөөдөр өглөөний доллар төгрөгийн ханш 3600 гарчлаа. За ягаад автоматикийн багц дотор тийм баг тал мөнгө нь гадагшаа явж байгаа юм бэ? Валют өрөнгө олт юм бэ гэх юм бол энэс харж болно. За хоёрдугаарт бид нэр энд валютын инфляцаараа зовж байгаа. Бид нэр одоо Орос хэдтийн тал руу баг багаараа шахтан тэрэндээ бас бэлэн байгаараа. Хизээ нэг цагт манай Монгол улс энэ тэгээ Европ, Америк, SWIFT-ийн банкны системээс хизээ нэг цагт хасагтан тэрэндээ бас бэлэн байгаараа. Бид нэр бас бараа худалдаа Европ, Америк, барууны улсуудаас бас хизээ нэг цагт хориг тавигдаад бид нар бас нэг буланд шахагтнаа. За тэрнээ бас хэдүүлээ бэлэн байх ёстой. Та бас бэлэн байгаарай. За хаана бэлэн болох боломжгүй юм бэ гэх юм бол хаана тэмцэх ёстой юм бэ гэвэл яг гэх юм бол монголчууд хэдүүлээ зүгээр салхин хаанаас салхилж байгаа юм бэ тэрнээ тааруулаад шийдвэрээ гаргачнаа. Гэхдээ салхиндаа таарсан шийдвэр гаргалт хаана боломжгүй болсон байгаа юм бэ гэх юм бол Европт жишээлбэл энийг харцгаа хэдүүлээ. Өнгөрсөн жил Словак улсын ерөнхийлөгч нэг хүн алах гэж оролцсон. Тэ. Ямар азар фейлдсэн бэ? Яг гэх юм бол энэ ерөнхийлөгч юуны төлөө юм бэ гэх юм бол тусгаар тогтолтын төлөө Словак улс өөрийнхөө тавилангаа удирдах ёстой. Европын бүх тушаалыг мөрдөхгүй өөрийнхөө улстай хамгийн ашигтай шийдвэр гарах эрхийг тэрний төлөө тэмцдэг байсан ерөнхийлөгч одоо хүртэл байгаа л да. Ямар азар амьд гарсан бэ? Монголчууд бид нар хизээ нэг цагт ямар талтай зогсох юм бэ шийдэх ёстой. Тэгээ бидний шийдвэр ерөнхийдөө ойлгомжтой. Тэрнээ садаа болох ямар нэгэн байдлаар том холбоо, том гишүүнчлэл ерөнхийдөө байхгүй. Зүгээр өмнө хийцсэн янз бүрийн хилцлүүд, тэгээ банкны систем, бараа оруулдаг худалдааны компани, хангамжийн сүлжээ гэх мэт энэ бүгд байхгүй болно л тоо. Гэхдээ хаана энэ боломжгүй юм бэ гэх юм бол энэ Европ боломжгүй. За ингээд ерөнхийлөгч Фикогийн амжилтгүй алуурч нь энэ байна. Тэгээ би хамгаалагч нь шууд гүгээд очоод эмнэлэг рүү очоод тэгээд тэндээ ерөөхдөө эмчлэгтээд амьд гарсан. За ямар хүнийг тэ хүмүүс алах гэж үздэг байгаа юм бэ? Ямар үзэл бодолтой юм бэ? Юуны төлөө тэмцдэг юм бэ? Үзэл бодол нь юу юм бэ гэх юм бол хэдүүлээ хамт сонсцгоё. За энэ комент ханаас ирж байгаа юм бэ гэх юм бол удахгүй Москва хотод ялалтын баяр болох гэж байгаа. Тэрэн дээрээ тэ Европын холбоогийн удирдагч нь юу гэж хэлсэн бэ гэх юм бол тийш очих гээд байгаа юм бол хогч шүү. Тийш очих болохгүй гэх мэтчлээ. За ерөнхийлөгч Фикогийн үзэл бодлыг хэдүүлээ хамт сонсцгоё. Говорите же, идите до Москвы, идите поклонить обетям нацизму, vojakom Červenej armády, ktorí oslobovali Slovensko, ktorý bola... Фико юу гэж хэлсэн бэ? Фико, Фисо та өөрөө яаж хэлхийн сонгороо. Юу гэж хэлсэн бэ гэвэл би Москва явна. Совет холбоогийн цэрэг манай улсыг чөлөөлсөн, нацизмээс биднийг чөлөөлсөн, нацистуудын эсрэг тэмцсэн. Тиймээс бид нар тэр ялтын баяр дээр ерөөхдөө байх ёстой яагаад вэ гэх юм бол тэгээ бид нар үртэй. За заавалчгүй Путиныг дэмжих ерөөсөө хэрэггүй гэхдээ бид нар тийш очих ёстой яагаад гэх юм бол Орос Советны холбоо байхгүй байсан бол бид нар чөлөөлөхдөггүй байсан юм аа. Червена армада на стране Витя. За одоо тэгэхээр та одоо тийш очих гээд байна гэдэг чинь тасны талд орох гээд байгаа юм. A zaujímalo prečo teraz v roku 2025 má výber medzi obeťou a agresorom, teraz si vyberáte byť na strane agresora. Тэгээд 60-70 жилийн өмнө хин дайсан, хин сайн тал нь байсан байг юм ойлгомжтой. За өнөөдөр тэгтээ салхин иргэсэн учраас өнөөдөр Орос холбоо дайсан учраас та одоо дайснаар очоод золгоод тэднийг ингээд улс төрийн дэмжлэг өгөх гээд байгаа юм уу үгүй юм уу? Je raz niekde porušené medzinárodné právo, tak to hovorím otvorene. За одоо манай хүний яруу. Олон улсын хууль хаа нэгэн газар зөрчигдөх юм бол би тэрийг нээлттэй хэлнэ. Pán premiér, ja som tvrdil otvorene, že medzinárodné právo bolo hrubo porušené aj pri agresii voči Iraku. За хажууд өөрөө ерөнхийлөгч хажууд нь ерөнхий сайд байна. Юу ч хэлсэн юм бол би 2003 онд Америкчууд, Европчууд барууныхан Ирак руу халтж байхдаа би тэр буруу гэсэн хууль зөрчиж байгаа би түрүүн
баг 20 хэдэн жилийн өмнө бас энийг хэлж ирсэн юм аа. A stiahol som ako predseda vlády slovenských vojakov z irackej misie, lebo to je principiálny postoj. За 20 хэдэн жилийн өмнө би Словак улсын ерөнхий сайд байсан. Тухайд би цэргүүдээ тийш явуулаагүй, тэр цэргүүдээ тэндээсээ татсан. Яг гэх юм бол миний үндсэн үзэл бодлын зөрчлөөнтэй байсан учраас тэр Иракийн хууль бусын дайн би дэмжээгүй. Principiálne patrím medzi tých politikov a Slovensko patrí medzi malú skupinu krajín, pán premiér, ktoré neuznávajú medzinárodne Kosovo, lebo si myslíme, že bolo porušené medzinárodné právo. За. Тэгээ Билл Клинтон ерөнхийлөгч байх үед бас Серб улс, Косово, Босни Херцеговина, Босния улсыг Америкчууд, Европчууд ерөнхийдөө тэр чигтээ бөмбөгдөөд дуусгасан. За тэрний дараа тэр улс маань 3 хэсэгтэй, 3 хэсэгтэй бутарсан. А гэхдээ тэрнээр бас хууль зөрчсөн. Тэ нүүбийн тушаал гих мэт ширөөсө байгаагүй зөв Америкчууд тэрийг бие даасан шийдвэр гаргаад ямар нэг байдлаар хууль үндэслэл ерөөсө байгаагүй. А тэ ФИКО тухайдаа бас яг адилхан энэ Босния болж байгаа, Словения болж байгаа, Серб болж байгаа дайныг дэмжээгөө. Өнөөдөр хүртэл тэр хэдэн улсуудыг бид нэр хүлээн зөвшөөрдөг юм аа. Бид нэр зарчимч улс. To isté hovorím, pokiaľ ide o použitie vojenskej sily na Ukrajine. Bolo hrubo porušené medzinárodné právo. Ale prosím, nebuďme takí jednostranní. А нэмээд сая энэ Украин Оросын дайн дээрээ би бас юу ч хэлсэн бэ гэх юм бол Оросууд тий Украины хуулийг зөрсөн, олон улсын хуулийг зөрсөн энэ ерөнхийдөө хууль бус дайн нэг бас хэлий. А гэхдээ хитүүлээ хар цагаанаар юмыг үзэхэ болий. Тий би чамтай муудсан гих мэд шин тийм юм бишээ. Тэ. Буруу юмыг буруу гэж үнэлье, зөв юмыг зөв гэж үнэлье. Тэгээд бүх юмыг олон өнцгөөсөө хардаг байя гэсэн утгатай юм хэлж байна. Áno, odmietam zabíjanie aj to, čo sa teraz udialo pred pár dňami na území Ukrajiny. Odmietli sme takto isto rovnako. Тэгээ одоо өнөөдөр болж байгаа Орос Украины дайныг би ерөөхдөө эсэргүүцэж байгаа. А гэхдээ бас 5 сарын 2-нд 2014 онд Одесса хотод болсон юмыг бас дэмжихгүй байгаа хууль бус гэж үзэж байгаа. Тухайн үед Украины засгийн газар Оростой холбоотой иргэдүүд талын бас бөмбөгцсөн. Тухайн үед бас маш олон хүмүүс нас барсан. Čo sa udialo 2. mája 2014 v Odese, keď 42 ľudí zhorelo v budove odborov a nechali ich zhorieť bez akékoľvek pomoci? Ja len hovorím o objektívnom pohľade. Ja nemám iné nástroje. Pani redaktorka, тухайн 42 Орос Украины иргэн нас барсан. Бослог гаргасан, ерөөдөө шудраг ёсны төлөө тэмцсэн хүмүүс тэндээ нас барсан. За тэгээд тий хатагтай хэвлэл мэдээллийн ажилтан энийг объективээр харж байгаа. Хар цагаанаар ганцхан харахгүй дундуур нь маш олон саарланг бас байгаа. А энэс өөр арга биднэрт надаа байхгүй. som predsedom vlády, ktorá nie je veľká. Ja nemám ani stíhačky, ani tanky v takom rozsahu, že by som mohol riešiť medzinárodnú situáciu silou. My môžeme reagovať na medzinárodnú situáciu len požiadavkou na dôsledné dodržiavanie medzinárodného práva. Надад цэрэг байхгүй, надад танк байхгүй, надад зэвсэг байхгүй. А тэгээд ямар нэг байдлаар энийг хүчээр нэг талтаа ингээ орон нөлөөлн тийм хүч биднэрт байхгүй. Манай улс жижигхэн. Би жижигхэн улсын ерөнхий сайд байсан. Би одоо жижигхэн улсын ерөнхий сайд. Миний ганц нэг арга юу юм бэ гэх юм бол олон улсын хууль ярих, зарчимч байх. Тэрийг шаардах өөр арга надад байхгүй. Ak teda Rusko porušilo toto právo, no tak to treba otvorene povedať, ako to hovoríme pri Kosove, alebo ako to hovoríme pri Iraku. Тэгээ Оросууд одоо Украин дотор хууль зурж байгаа юм бол тийм Америкчууд, Европчууд, Косовод бас хууль зурсан. Иракт ч гэсэн хууль зурсан. Pani redaktorka, každá krajina má svoju históriu. Ak by ste prišli na hranice medzi Ukrajinou a Slovenskom, tak tam je prvý obrovský pamätník, ktorý sa nazýva Надад хатагтай түүх гэсэн юм байгаа. За тэгээ та одоо манай улс, Словак улс, Украин улсын хил дээр яваад үзэх юм бол тэнд нэг маш том memorial байгаа. Ерөнхийдөө нэг түүхэн тэмдэг. Тэгээ хөшөө. Pravdepodobne by ste ťažšie našli krvavejšie boje, ako boli boje pri prechode cez ukrajinsko-slovenskú hranicu pri oslobodzovaní Slovenska v roku 1944. A potom môžete pokračovať a celé územie Slovenska, doslova celé územie Slovenska, je posiaté cintorínmi, kde sú pochovaní vojaci Červenej armády.
За тэгээ манай улс Украин хэлнээс ахуулаад манай улсыг тэр чигтээ харах юм бол тэгээ оршуулгын газар юугаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол те Совет холбооны цэрэг нас барсан. Юуны төлөө нас барсан бэ гэх юм бол манай улсыг нацистуудаас чөлөөлөхийн төлөө тэмцэж нас барсан хүмүүс байгаа. Өнөөдөр бидний байр суурь юунаас хаанаас үүссэн бэ гэх юм бол энэ эрх чөлөөнөөс үүссэн. За тэр эрх чөлөөг хэн авчирсан бэ гэх юм бол Оросууд. Би жоохон нэмээд хэлсэн шүү. В Братиславе, ktorá bola oslobodená 4. apríla 1945, na nastavenie tisícky vojakov. Chlapci, ktorí mali 18, 19, 20 rokov, ktorí tam zomreli mesiac pred koncom druhej svetovej vojny. Тэгээ манай улсын хилээс ахуулаад Братислава хүртэл харах юм бол тий ямар хүмүүс орчуулагдсан байгаа юм бэ гэх юм бол 18, 19, 20 настай залуучууд. Хизээ нас барсан бэ гэх юм бол Дэлхийн 2 дугаар дайнд дуусахаас өмнө 1 сарын өмнө эднэр амиа алдсан. Юуны төлөө юм бэ гэх юм бол манай улсын эрх чөлөөний төлөө. My to máme v našej výbave. My vieme, kto nás oslobodil. A to nám nemôže nikto zobrať. Nemôže mi nikto povedať, že oslobodenie došlo zo západu, keď prišlo z východu. Ono došlo z východu. Ja mám úctu ku každej jednej obeti druhej svetovej vojny. За манай улсыг хэн чөлөөлөгдсөн бэ гэх юм бол барууныхан биднийг чөлөөлөөгүй. Францчууд биднийг чөлөөлөөгүй, англичууд, америкчууд биднийг чөлөөлөөгүй. Барууныхан биш ээ. Аз талаас ирсэн, Орос талаас ирсэн, Совет талаас хүмүүс амиа золиослоод тэгээ энэ бол манай түүхэн баримт. Тэгээ бид нар ерөнхийдөө түүхийг хүндлэх ёстой. Би түүхийг хүндэлнэ. Pani redaktorka, ja som bol v Normandii. Chcel som tam ísť presne na vylodenie, keď bolo 80 rokov vylodenia v roku 2024, ale nemohol som, lebo bol na mňa spáchaný atentát a som bol v nemocnici. Ale potom som išiel do Normandie a pokladnil som sa vojakom, ktorí zomreli pri vyloďovaní v Normandii. Тэгээ Францын арлуу би бас явах гэж үзсэн. Гэхдээ явахаас өмнө хэн нэг намайг буудах гэж оролцсон. За би эмнэлэгт орсон. Эмнэлгээс гарсны дараа би Францд яваад тэр Норманди одоо нөгөө Франц, Английн хооронд байдаг далайгийн одоо тэг эрэг дээрээ би очсон. Тэнд бас нас барсан цэргүүдийг би хүндэлсэн. Potom som išiel do Spojených štátov. Teraz Americký Arlingtonský оршуулгын газар дээр очсон. A poklonil som sa vojakom americkej armády, ktorí bojovali v Pacifiku. Тэгээ Азийн талбай дээр нас барсан цэргүүдийг бас хүндэлсэн. За тэнд бас манай Словак улсын цэргүүд бас байсан юм аа. Nimi boli aj slovenskí vojaci, ktorí tam padli. Idem do Londýna teraz, pani redaktorka, aby som sa poklonil pilotom RAF, Royal Air Force, lebo viem, že aj tam pôsobili mnohí Slováci a českí piloti. А jednoducho to završenie. Тэгээд би бас Англи улс руу яваад тэнд Британий цэрэг тэгээд манай цэрэг бас нас барсан. Тэнд оршуулгдсан байгаа. Тийшээ очиод бас хүндлийн арга хэмжээндээр би байна. 9. mája je celkom prirodzené. My budeme 8. mája robiť obrovské oslavy oslobodenia a konca boja s fašizmom v Bratislave, lebo to je náš deň. A 9. pôjdem do Moskvy. Тэгээ манай улс дотор Братислава хотод 5 сарын 8-нд бид нэр ерөөхдөө өөрийнхөө эрх чөлөөнийхөө өдөр тэмдэглэн 5 сарын 9-нд Ялтын баяр дээр Москва хотод би бас очно. Яагаад вэ гэх юм бол энэ бол миний үүрэг, манай улсын үр. Тийм учраас би тийш очих ёстой гэсэн утгатай юм хэллээ. 9. do Moskvy prejaviť úctu a rešpekt k ľuďom, ktorí zomreli pri oslobodzovaní Slovenska a Československa. Pôjdem prejaviť úctu a rešpekt miliónom obetí civilných, prejaviť rešpekt k tomu, že jednoducho, či chceme alebo nechceme historicky. Najväčší podiel na porážke hitlerovského Nemecka, fašizmu a nacizmu mali národy bývalého Sovietskeho zväzu. To je moje historické videnie. Preto ma prekvapuje, pán premiér, ja viem, že je to citlivá téma pre mnohých, že som читал Тийм учраас энэ Европын холбооноос гарч байгаа өндөр алтан тушаалтныхан амнаас гарч байгаа юмыг би ойлгохгүй нь яагаад гэх юм бол түүх үл энэ баримт үл энэ бидний үндэсний үр үл ийм байгаа. Тийм учраас би 5 сарын 9-нд тийшээ явна. Vysoké predstaviteľky Európskej únie pani Kaja Kallas бидний одоо. Ako môže povedať vysoká predstaviteľka Európskej únie premiérovi suverénneho štátu? Premiér je, že ho vystríha pred cestovaním niekam. Тэг яаж тэр Kaja Kallas нэр дэвшээгүй заяа. Зөв сонгогдсон хүн. Тэр Европын холбоон дотор байгаа тийм улс төрч өдөртөгч нар сонгогдоогүй. Ард түмний ерөнхийдөө нөгөө юу байхгүй. Төлөөлөгч биш.
Тэгээ яаж ийм ард түмний төлөөлөгч биш хүн аппаратчик хүн яаж тусгаар тогтнолтой улсын ерөнхийлөгчд яаж хориг тавих гэдэг юм бэ би юус ойлгохгүй. Кто может povedať? A že vraj to nebude brané na ľahkú váhu. Čo to má znamenať? Veď sme snáď суверенné krajiny. Тэгээ бид нэр одоо жишээлбэл хятадууд биднэрт бас хэлэхгүй тийшээ бити очиж. Инг бити. Даалт утгаараа хэлж болно. Хэлэх баха. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. А гэхдээ нээлттэй энийг хэлж болохгүй байхгүй. За тэгээд үз бодол нь иймэрхүү хүн. Саруул ирүүл ухаантай. За ийм хүмүүсийг хин буудахж үздэг юм бэ гэх юм бол фашист хүмүүс байхгүй. Ийм зөрчилдөөнтэй үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс. Европын холбоог дэмждэг хүмүүс. Европын холбоо одоо тэр чигтээ хаашаа явах гэдэг юм бэ гэх юм бол яг ийшээ явах гэдэг байгаа заяа. Дайнд хин нас бардгийн бэ? Хин хамаатан саатан алдсан бэ гэх юм бол жирийн иргэн тэдний гэр бүл гişүн. За тэгээ хин өгдөг юм бэ гэх юм бол залуу хүмүүс нь 18, 19, 20, 21, 22 настай. За миний компани бас дотор ингэ дадлага хийж байгаа залуучууд байгаа 18, 19 настай хүрсэн одоо цэргийн тал бүр эрчимжүүлсэн байгаа. Тэгээ манай Монголын цэрэг бас ийм тохиолдолд одоо өөрийнхөө бэлтэж байгаа. Тэгээ Европын холбоо юу гэдэг нэ гэх юм бол одоо Их Британиг мушгаад эхэлж байгаа. Тэгээ Их Британий Keir Starmer бас новшийн гар яагаад вэ гэх юм бол Их Британий ард иргэд 2016 онд юу сонгоцсон бэ гэх юм бол бид нэр Европын холбооны гишүүн байха болно. Бид нар гарна Brexit болж исэн. Keir Starmer одоо буцаага юу хийх гээд байна гэх юм бол Их Британийг буцаагаад Европ руу оруулах гээд байна. Европчууд нэг мэдж байгаа. Тэгээ Европын тэр von der Leyen, Kaja Kallas гих мэд чинь юу хэлж байгаа юм бэ гэх юм хой Keir Starmer чи тусдаа Америкчуудаа худалдааны гэрээ хийх юм бол тарифынхаа өөрөө тусдаа нөхцөл ингээ Америкчуудад бэлтгэх юм бол танаа Их Британиг эргүүлээд Европын холбоо руу оруулахгүй шүү. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол Их Британы ард иргэдэд 2016 онд юу сонгосон бэ гэх юм бол бид нэр энэ Европоос гарья. Keir Starmer юу гэж нэ гэх юм бол улс орн иргэдийнхаа төлөөлөгч хэрнээ 8-9 жилийн өмнө ард иргэдэд сонгосон замыг буцаагаад хаах гэдэг байна. Энэ Keir Starmer бол аппаратчик. Ард түмнийхээ хүслийг ерөөсө хүндэлдэг хүн биш ээ. Европын холбооны хүн гэсэн үг. А тэгээд сүүлд бас нэг шинэ мэдээлэлүүд гарсан. Америкчууд Дональд Трамп түүний засгийн газар ерөнхийдөө энэ Европчуудаасаа, энэ Украинчуудаасаа залхаж байгаа. За Марко Рубио дүнгийн сая юу хэлсэн бэ гэх юм бол эр хэдхэн хоногийн дотор бид нар шийднэ. Юу шийдэх юм бэ гэх юм бол энэ Орос Украины дайн дуусах боломжтой юм уу, боломжгүй юм уу хэдүүлээ дүгэлтэд гаргана. За тэгээ дүгэлт нь уусаа энэ их тайм бүтэхгүй юм бол бид нар зүгээр зайлаад өгнө. За Donald Trump-ийг үгийг сонсцгоо. Well, we have a minerals deal which I guess is going to be signed on Thursday, Scott, next Thursday. Soon. And I assume they're going to live up to the deal. So Ирэх дөрөвт өдөр Украины төлөөлөгч, Америкийн төлөөлөгч юу зурх хэрэгтэй юм бэ гэх юм бол газрын хавар элементийн хилцлээ зурх хэрэгтэй. За тэгээ энийг одоо Donald Trump ярьж байна. Эрт 7 хоногт энэ хилцэл зурх юм байна. А тэгээ харъя зурх юм уу үгүй мүү? we have a deal. Хилцэл бол биелэн. No, I have no comment on that. I have no idea. That's Өөр надад нэг комент байхгүй. За нэг хоногийн дараа Marco Rubio Европт юу гэж хэлсэн. I think it's important to remind everybody that the Ukraine war is a terrible thing, but it's not our war. We didn't start it. The United States has been helping Ukraine for over the last 3 years, and we want it to end. But it's not our war. I want everyone to understand that. And the reason why I make that point is the president has spent 87 days at the highest level. За энэ дайм бидний дайм биш. Америкчуудын дайм мөн. Окей. Америкчуудын дайм мөн. Жо Байдны үүсгэсэн дайм мөн. А гэхдээ Трампын засгийн газрын дайм бишээ гэж хэлж байгаа. Манай ерөнхийлөгч юу гэж хэлсэн бэ гэх юм бол 80 гаруй хоног юуны төлөө хичээсэн бэ гэх юм бол энэ дайн зогсохын төлөө хичээсэн. This government repeatedly taking effort to bring this war to an end. We are now reaching a point where we need to decide
and determine whether this is even possible or not, which is why we're engaging both sides. За тэгээ бид нар ямар цэг дээр очиж байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг зогсоох хүсэлтэй хүн байгаа юм уу? Зогсоох боломжтой юм уу? Тэр цэг дээр хүрч байгаа. Тэгээ хэдүүлээ бид нар ямар шийдвэр гаргах юм бэ гэх юм бол энэний төлөө явах хэрэгтэй юм уу? Эсвэл зүгээр орхисон дээр юм уу? As you know, Ambassador Witkoff has had not one, not two, but 3 meetings with Vladimir Putin to determine the Russian perspective on this and understand what it would take for them to end it. We, through General Kellogg, myself, and others. Тэгээ манай төлөөлөгч манай элчин сайд Путинтэй 3 удаа уулзсан, тий? Зеленский цагаан ордон дээр очсон. Гэх мэт чинь аль талдаа зөндөө юм ярьсан гэхдээ ахиц гарахгүй байна. Had repeated engagements with the Ukrainians. So we came here yesterday to sort of begin to talk about more specific outlines of what it might take to end the war, to try to figure out very soon, and I'm talking about a matter of days, not. Тэгээ бид нэр одоо дахиад яах гэж ирсэн бэ гэх юм бол хэдхэн хоногийн дотор маш ойрхон, маш ойрын хугацаанд ахиц гарах юм уу тэрийг ойлгох гэж ирсэн. Matter of weeks, whether or Хэдэн not 7 хоног биш, хэдхэн хоногийн дотор. If it can, we're prepared to do whatever we can to facilitate that and make sure that it happens, that it ends in a durable and just way. If it's not possible, if we're so far apart that this is not going to happen, then I think the president's probably at a point where he's going to say, well, we're done. За тэгээд болохгүй юм байна гэдэг үнэлт нь бид нар хүрэх юм бол тэгэл манай ерөнхийдөө юу ч хэлэх юм байх юм бол за болио. За Трампын үгийг өөрөө сонсон. If for some reason one of the two parties makes it very difficult, we're just going to say you're foolish, you're fools, you're horrible people. За тэгээд ямар юм байдлаар хоёр талаас нь хэн нэг нь тэнийг гацаах, урагшлуулахгүй, сатааруулах, бүр саботажлах юм бол бид нар юу ч хэлэх юм байл чи бол тэнийг та нь бол мэдрэл муутай, та нь бол муу хүмүүс. We're going to just take a pass, but hopefully we won't have to do that. The market. Тэгэл бид нар зүгээр хай явчихна. Энийг өгчихнэ. Бид нар олцгоо болно. Marco is right in saying we want to see it end. Тэгээ манай элчин сайд Марко Рубио хэлсэн үг бол үнэ. Every day Өдөр a lot of болгон people are being killed. хүмүүс нас барж байгаа. Бид нарыг дуусгах гэж хичээгээд байгаа. Тэгээ бид нарыг ингээд So we're not going to дэмжихгүй тоглоом тоглоод байгаа юм бол бид нар тоглоомд оролцохоо болно. we're not going to take that, and we'll see. I think we have a good chance of solving the problem, however. За тэгээ Дональд Трамп ер нь бол маш зөөлхөн аргаар юу хэлж байна гэх юм бол яа тоглоом одоо дууслаа шүү. Are you prepared to walk away completely from these efforts and these talks? Тэгээ эвлэл мэдээллийн ажил нь сая асуулаа. Тэгэхээр бүтгэн мөл та бүрэн хаяа авах бил юм уу? I don't want to say that, but we want to see it end. Шууд тэгж хэлэхгүй л дээ. Гэхдээ бид нарыг дуусгахыг хүсэж байгаа. Тэгэл миний дүгнэлт нь юу юм бэ гэх юм бол хаяа явчаач дээ. Зүгээр хаяа явчих. Хаяа явчих. Тэгээ Европчууд угаасаа энийг барахгүй. Европчуудын эдийн засаг байхгүй, мөнгө байхгүй, эрчим хүч байхгүй. Танк зэвсэг үйлдвэрлэхийн тулд Герман, Их Британд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол эрчим хүч хэрэгтэй байхгүй юу? Бөмбөг юу юм бэ? Бөмбөг юу юм бэ гэх юм бол тесэрдэг бодис юу юм бэ гэх юм бол энержи байхгүй, эрчим хүч байгаа байхгүй. За танкныхаа ган үйлдвэрлэхийн тулд пуужин, зэвсэг, онгоц үйлдвэрлэхийн тулд юу хэрэгтэй юм бэ? Эрчим хүч хэрэгтэй, үйлдвэрлэл хэрэгтэй. Үйлдвэрлэл байхгүй, эрчим хүч байхгүй, мөнгө төсөв байхгүй. Трамп зүгээр энэ дуракуудыг хайчаасаа. Гэхдээ энэ Европчууд заваа мэдэж байна. 5 сарын үеэр энэ Европчууд юу ч хийж магадгүй шүү заяа. Яг гэх юм бол бид нар яг ийм юм хүсэж байгаа. Тийм. Ийм заваа хүмүүс байхгүй. Арт хүмүүсээс айл эдийн тасарсан хүмүүс. Энэ 5 сард тийм алтны ханш яагаад өсөд байгаа юм бэ? Тийм. Европоос яагаад хүмүүс мөнгө гаргаад байгаа юм бэ? Яагаад ийм их алт Парис, Берлин, Лондонгоос Америк руу зүхтаад байгаа юм бэ? Яг юм бэ гэх юм бол цаанаа нэг юм мэдж байгаа хүмүүс байгаа хгүй юу? Яагаад алт 2006 $2700-аас өнөөдөр $3300 гараа явцсан бэ гэх юм бол том шийдвэр гаргагчтай холбоотой хүмүүс нэг л юм мэдж байгаа юм байна. Тэрнээс би яаж? За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрэнгүй мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад төвцөөл хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя.
Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах ч гинэ. Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээсээ бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.